Энийг ванаас өдөө нөсөл авчиж явуулсан шүү дээ. Зам дээр машин тарьсан байсан гээрээ явуулсан. Тэгээл хийгээл. Гэлүүд нь гоё болол. Үжиглэн зориулж хийгээл бэлдээд. Ойныхоо үжиглэнд. Гоё арьс цэвэрхэн арьс ирвэл гоё л байна. Муухай дайрагдаад амтан барьцсан, ээлж шалбар цайсал муухай өнөр танарнаас эхлээл. Ийм их толгтой болохгүй. Яг гоё өвөл цэвэрхэн энтсэн гэдэг юм уу дайрагдсан өгсөн юм амтд ирэхэд яг гоё ийм их гоё болтол. Химлийн мэргэжлийг бол дэлхийн ихэнх гадаад бол такси дэрмэс гэдэг тийм юутай байгаа. Монголчуудын хувьд бол яг нэг миний бодлоор бол нэг 50-аас 60 жилээр хоцорсон л яваа. Яг дэлхийн ихэнх гадаад дэлхийн дахин яриад байгаа зүгээр одоо энэ Солонгос, Герман, Америк дээр бол амар өссөн байгаа. Би ч анх хүүхэд байхдаа яагаад нутагтаа хатан болгот аргалын хураг тэжээж байгаа яг хойд дагаж төрсөн аргалын хураг ирээд тэжээж байгаа энэ тэр ямар аюултай биш юм өөрхөн ялх хамтны чигээд тэр болгоо олдоод төмжгээд нөхөг арсын явж их бүлийгээд анх ингэж хийж болохоор бэр өгсаацсан амьтдыг ирээд урах шиг янз бүрийн амьтдыг одоо аваад чихүүлж болохоор бэргээд тухай одоо хүүхдийн бодлоор санаа сэтэл аваад хийгээл одоо хүртэл хийж тэгээд яг анх арсын аваад угаагаал тэгээд дотор нь хөвмөө юу хэх гэж ихээл гавлахын яс басна л хийжснээд анхны ямар л өөдтэй болох нь 10-20 оны дараа л өснө болзраал очоод болчихсон. Тэгэл тэрнээс хойш яг хүнээр залгаагүй өөрөө сорсон учраас алдаа дутагдал зөндөө байгаа л да. Тэгэл 10 хэдэн жил хийгээл одоо арай дээр болж байна. Өмнөд гэрлөө ичнээсээ гараад айл амтэн лөө дайраад өхөр малын барай айл гэрмэр лөө гацсан баавгач байна аахгүй. Тэгээд нөгөө цагтаа байгаль орчны холбоотой хүмүүс нь зөвшөөрлөлт тагнаад надруу явуулж хэмлэл гэсэн. Одоо энэ намар аваач юм да. 4-5 жил болчихсон манай энд. Энэний одоо дагаалдах бичгээр өмтнэж амар зузаан мэр шүү дээ. Энэ нэг л шар шүү гэдэг энэ. Манай мөр үйдэг шинээгээд ах. Энэ ордоос олын гадаа скул полиц хийж гаад оллоо нэг юм шүү байна. Айж чихүүлээ яваач гэдэг. Тэгээ аваад ирж очиж авсан янзын гоёор байсан. Тэгээд энэ гоё чихүүл болчоод байж байна. Тэгээ бүтнээр яг ойлдогоор энэ
яаж өгсөн, тогийн зохиулсан юм уу яасан мэдгүй бас хүчсмэснээ өшөөд аваад. Анх 11 онд манай музейн захиалсан цагаан дэрэн багш л ирж уулзаах гээд. Тэгээ яриад уулзчлаа жоох хөвгт. Мэдгүй одоо л юу гэдгийг нөгөө яг миний энэ хийж байгаа юмыг арай илүү сайжраад хаяхгүй нэгэ хийн гэдгийг маань юу гэдгийг удирчлаад мэдсэн болов харсан болов ч үдэр маш боддоо шүү дээ. Анх дөнгөж нэг 21-22-т залуу ирж байхад л жишээл музейд байх хэвээр музейгээс салахгүй илгэж хэлж байсан. Одоо ямар 15 жил ажиллаж байсан байна. Тэгээд оронтой байхгүй шанг харуул эсрэгээс аваад нэмээ хийжсэн. Тэр үед яг тухайд жоох хөтөхгүй голохгүй ажилд авсан нөгөө хүнийх нь мөн чанар нэг багш хүний нэг таньдаг гэдгээр нэм болоолож юу бодсон шүү дээ. Мондол одоо бахин тэр багш нь бурхан орон заларцсан байгаа зайлвал мондөг хүн байсан. Олон чавтай, хүнтэй, найтай ер нь их мондөг. За миний хийсэн чихмэлнүүдээс бол хинти дугаа, Сүхбаатар, Говьсанбор, Өмөлгов, Дундгов, Өвранга, Баяолги, Ховд, Завхаус гэдэг ер нь нэлээд бий. Сэлэг, Дархан, зөөр Эрдэнэтэс бас нэг удаа ерөнхийдөө бол байх. Гэхдээ яг анх ажилд орж ирчихэл мэдгүй чадахгүй зөндөөл байна. Сурж байна. Одоо ч суралцаар л явж илээ нэ. Одоо бол бас юу гэдгийг нэг үед бол чихмэлж сэргээс зарч дөрөв бас нэг 4-5 байгаа. Чихмэлж бол яг байхгүй. Яг манай аймаг бол одоо чихмэлж одоо энэ өвөр төр цуглуулж байгаа яг чихмэлээрээ бол бостойгоос бол ялгардаг нэг давуу тал юм болоо ч бас хөвдөө боддгийг. Өөр аймагт бол байхгүй. Хотын байгалийн төвийн музей юунууд бол байгаа. Том музей тийм ээ. Тэдэрт бол байгаа. Музей гэдэг ойлголт гэдэг юм одоо нэг музейгээр өөрчлөх хүмүүсийн тоо эрс нэмэгдээд хамаагүй илүү болсон ойлголт нь. Яг музейгээр зүгээр нэг яг сайлж мэдэхгүй байна юу гэх юм даа нэг. Цоочтой шиг зарим хүмүүс боддгийг. Тийм биш одоо бол ч юм бол бүхэл юм явж манай музей дээр морин уурын дугуйлан, уртын дууны дугуйлан тэгэл хүмүүс одоо энэ өвлөө уламжлагч нарын одоо сургалт дугуйлангууд их явж байна. Наашаа гэсэн болгонд л нээлттэй шүү дээ манай байгууллага. Одоо юу гэдгийг чихмэлийгээд музей салбарт ажилладаг хүний хувьд ч би яг эвэр одоо янз бүрийн одоо мал амт хойны ямаа өхөр тэгээд одоо зэрлэг амттын эвэр бас хоббиэр хаад гэдэг юм сонирхоод нэсээ цуглуулж яг энэ тэгээд цуглуулахаар одоо юу гэдэг манай одоо Монголын хэмжээнд манай оронд одоо эрхцэн акт гэдэг юм одоо нөгөө энэ одоо жишээ аргалын эвэр олоод байгаль дээрээс даваад ирэх юм бол тэрийг одоо нэг алсантай адилхан, агнсантай адилхан ял торгуул юутэй гэж яриад байгаа. Энэ бол нэг өрөөсгөл واخгүй миний хувьд бол. Яагаад тэгэхээр тэр амтаа цодож яд юм уу, гандаж яд юм уу чоноход бариулаад өгөөд тэр жалга нэг уулын мохор тавьчихснаас одоо авчираад музей тийм ээ. Одоо соёлын төв нэг гоё рестораны ханад байж гэлтэй. Энд тэрийг энэ эрхцээ одоо юу гэдэг орчин акт нэг жоохон эргэж харуул энэ өчнөө одоо Монголын энд дэвтэж одоо өмхөрж хаягдж байгаа юурнууд бол бүр хог болоод хаягдахгүй шүү дээ. Одоо манай ажил дээр миний цуглаас өрөнд байж лээ. Аргаал янгар зэр тэг хойны ямаа тэг сайхан том өртөө хүр сарлаг энэ чимлэг өөрөө хүн ойлгох юм байна, ойлгохгүй юм байна.
юу гэдэг нь эсрэгээр нь гэдэг юм янз бүрээр ойлголттой чинь амьдтыг одоо юу гэдэг алаа дагнаад авчдаг гэж ойлгодог ихэнх нь ер нь. Гэхдээ энийг бол энд одоо байгаль цаг уурын тийм ээ зууд зорхонтой холбоотойгоор өгсөн ган гачтай холбоотойгоор өгсөн амьтад одоо машин дэргэн дайрагдсан ч гэдэг юм уу тийм ээ тор төмөр зам дайруулж өгсөн ийм нэг аваад им хийдий гэдэг хүмүүсийн ойлгодог. Яг тэр нарийн боловсролт юу би мэдэхгүй шүү дээ. Тэр гадаад яаж болох вэ мэдэхгүй. Би өөрөө л өөрийнхөө имийг нөхөөс биш. Одоо энэ дугаар тэр импалагийн чиглэлээр л бодоход илүү одоо юу гэдэг нүд хамраам содос ширвс навид биш л аахгүй. Манай яг тэгж хийх хүмүүс байгаа л да. Миний хэмжээнд яг тэгж хийх одоо сурах чим их байл цаг хугацаа харуулах л байх шуудаж. Гадаад ч юм уу Европын чимэлчч бол манайхаас бол дуурайг бодлоход агас 100 жилээр илүү явж байна. Манайх бол бараг агас 100 жилээр хавсагдаж яваа. Гадаадын гэдэг юм одоо Америк, Герман энэ Европуудын такси дэрмэстэй бол үнэхээр урлаг болтлоо гэж гисэн. Манайд энэ одоо яагаад хөгжихгүй байгаа шалтгаан одоо энэ мэдээж энэ хууль хэрэгцээ акт байна. Эннээс хамаарж байна. Тэгээд Монгол цөөн хүн байдаг. Таны арватхал хүн байна шүү дээ. Одоо юу гэдэг нөө татварт гарчихсан, хийж байгаа, мужид ажиллаж байсан одоо ажиллах байгаа тэргээд орол чимлэж байгаа юмс нэг гарын 10 орнд батгаар зөхөл хүн байна. Адилхан зовлон нэгтэй. Дандаа өгсөн атс юмар авч юм хийдэг. Тэр нь тэгээд юм болохоос болохгүй нэх. Тэгээ ер нь бол агнаад зовсон зориулаад агнаад авдаг бол илүү гоё чиглэл болно. Одоо юу гэдэг нөгөө зөвшөөрлөлтөд одоо жишээ нь хангаад гэхэд тийм ээ боргороос гахаа чон эдний зөвшөөрлөө өгж илэн. Яг тэрний шиг юу гэдгийг одоо энэ музей зориулалтаар ахын зориулалтаар яг энэ чимэл хийнэ гэдэг тодорхой хэмжээний одоо элбэг тийм ээ тийм амьдтыг өгөөд хийдвэл илүү гоё чимэл болно. Яг тэр өгсөн амьд чи өөрөө яаж ч нөгөө амьтан өвлч бай одоо юу өвл хүүтэнд цастаад өгсөн ч нөгөө гидслээсээ төрүүлж нөгөө ингээд өмхөрч мууддаг учраас задлаагүй гэдэг юм хагалаагүй байхад нөгөө арьсаар ингээд одоо туяа юу өгөөд илжирэл одоо ялзрал явагдсан байдаг. Тэгээд өснөөс нь эндээс нь яа ер нь тэгэл одоо хийсэн чиглэлүүдийн тийм биш зарим нь тал одоо юу гэдэг цааталтаа өсөх үү нааталтаа өстэй тэрийг нуугаал хүмүүс үзүүлж байгаа. Тэр болгоо нөгөө арьс олддог өгсөн амьтаа одоо янз бүрийн олонгууд тэрий чинь аваад аль болох чимэл хий гэсэн хүүхэд багчуудыг танин мэдхээ зориулаад юм хий гэж л зорддог болохоос өөдчихэд энэ болохгүй нэг хаяадах юм бол арьс олдохгүй ш бид нарт чинь. Манай чимэлээд хүмүүстэй яг адилхан зовлон нэгт. За идэгж. А я не бежать работать. Сон гош. Мавахтын зэнчээ явуулаа. Чимэлэгч аль дээр үесэл лохоод ижиж байгаа л. Одоо миний зурган дээр байгаа сугад авчулцаг үлгөө сая өдөө очсон байсан дээр өгшөлдсөн банкар. Би ч нэлээд банкартай байсан. Одоо тайгт ижиж бас
Одоо 3 багаар 2 тайхтай л байна. Яг нь ангийн тайг нохой үл яг нөгөө хордон нохой нэг савд багтаа гэдгээр энэ хэдий Сүхбаатар дорнод руу их бэлгшээж бормал тэ одоо адууны ус соёлтой холбож одоо төв зорилтоос үл үед их гоё болж шít. Манай Монгол багаар бол яг малч хонч гэдгээрэл авдрээд 12 оноос хойш манай шанд дорноо авич одоо улсын хэмжээний гэдэг юм нөгөө Монгол багаар клубын авраг гэдэг ирээдүйн авраг гэдэг бас тодорхой хэмжээний манай залуучууд хүүхдүүд ахнаар дүүнэр бол зөндөө амжилттай оролцсон байгаа. Би ч бас тэрэнд оролцоод явж ирсэн. Одоо яг төлөвлөхөөрийг уралдаан тавьцаа гэдэг нь бол төлөвлөхөөрийг оролцохоо хойш тавьчих тэр яг өв соёл гэдгээрээ сайхан багаар сайхан тайгаа хөтлөөл өв соёл одоо нүүдэлж наадамд оролцоод явж. Маань өтөг бол энэ Дорногов аймгийн Дэлрэх сумын одоо далайн үндийн Шивэг ус гэдэг газар байгаа. Яг энд тарагдж байгаа бол цохио гэдэг. Ийш энд бол ихэнх цохио дунд цохио гэдэг байж байна. Энэ сайхан нутгаа манайх одоо 16 онд ирээд нутгалж байна. Манай шуг юу бол хатан бүлгийн айл. Манай ээж Дэлрэх их сайхан нутгаа. Энэ ер нь бол яг энэ далайн усанд бол ер нь адуу өхөр илүү одоо тэр уснаас уул одоо өсөх тийм ээ. Олон болохын юу бэлэгдэлтэй гэж ярих юм билээ нутгийг өгчүүл хууччвал тэгж ярьдаг. Сайхан нутгаа ирээд адуу сайхан өсөж байна. 2 жилийн зодноор барыг адууг болсон эргээд явах үед найз нөхөд хүмүүсийн амтайхан юм хийж өгсөний буйнд эргээд адууж жилээ. Энэ ч үл яг цагаан зэр хар суулт шилүүс тэгэл дорог үнэг мүнэг гэдээ байгаа ярьсан мэнэс. Цөв бургаалыг аргал хүртэл байж лээдэг. Урагшаа бол энэ өргөний аргалын уул руу бол аргал юу гэдэг ихтэл харсуулт. Манай янз янзын амьтад орж ирнэ л дээ. 22 23 оны зоднаар энэ өргөний Баянлэрийн зааг дээрээс сулан одоо энэ аргалын уулаас нэлээд аргал одоо эм хонь төлөв мөлгөний одоо юу гэдэг зодон дэдсийг аваад байгаль орчин загдаа юм бичгээр юу яагаад одоо манайх авчихсан байгаа. Түрүүчсэн чихмэлийгээд одоо 80 жилийн ой хүрээнд чихмэлийгээд бэлдэжэл одоо үзмөртэй музейд үзүүргээс авах гэдэг. Манай чинь 22 23 онд 2 жил дараалалцод болоод ер нь манай энэ Дорногов Алтан ширээ ихит Дэлрэх өргөний айлуудын Сүхбаатарын залгаанууд ер нь адуу малгай болсон ихэнх юм. Би ч бас овоо датад байсан одоо нэг 7 хатад төвлөдөөд одоо эргээд авах хүн амтнд юм хийж өгөөд эргэлж авахыг аваад одоо бас гайвны хороод адуутай болоо л байж яг одоо тоонд биш чанарт нь анхаарай гээд адууныхаа тэгэл юу яагаад байж. Өдөр унаа тамаалах ярьсан мэт 9 сарын 6 бар өдөр барьчаад одоо ингээд тамаалах хийж байна. Манайх ширээтэй гал тамхтай. Яагаад яасан хэрэг одоо юу гэдэг би ч одоо нэг дээр нэг ахта доор нэг дүүтэй айл одоо 3 эрэгтэйтэй манай нэг охинтой. Тэгээ манай авч нэг гал бодрах гэдэг нэртэй учраас би аавынхаа нэг галыг өргөж дээшээ одоо өөдөө мандан бадарна гэдэг утгаар дээдлэлт нь гал доотлолт нь ширээгийн нэгээд 3 хүүн одоо мөнхөд тушиж толож явна гэсэн утга санаатаагаар ширээтэй гал тамга хийж юу яасан баг.
өнөөдөр 9 сарын 6-ны бар өдрөө адууд амрах цай өдөр тэгээд шиний 14-ний бэлэг цай өдөр тохиож байна. Манайхаа уламжлалтаараа түлж хайрч дардаг бас цагаан усын томгаар дардаг байгаа. Энэ хоёрын ялгаа нь гэдэг юм уу? Юу н одоо нэг алдах тийм ээ зудан дэнцсэн малын дэн цагаан усын том бол ямар ч одоо өгсөн эцсэн малан дээр бол тод тоороор харагддаг юм билээ. Тэр утгаараа яг манай монголчууд цагаан усын том их дардж байгаа. Тэгээд уламжлалтаар ямар ч цай өнөөдөр уугуунаа хамгаалж энэ манай 4 сар гарсан ууган бодоо нуугаа одоо хамгаалж байна. За бас хэнийгээд наач янзын гарч байгаа. За сайхан намарч байна уу? Сайхан. Тавтай сайхан намарч байна. Таран зузаарч байна. Зузаарч байна. Өдрийн манай дөрөв одоо том сайхан байна. Сайхан ч өдөр байна. За нарлаг сайхан намрын өдөр унаг томголж байгаа сайхан үйл явдал дээр ирлээ. Ингээд адууны хэмэр дэшэн хурдтай хүчтэй сайхан байх болтугай өвөл үнтэй сайхан үйлжих болтугай гэж өрөөгөө нэг адууны тухай нэг дуу дуулъя да. Цэвцгэр хурдан шарах гэдэг дуу дуулъя. Цэвцгээ хурдан шараа